Сүнсний арга барил сүнсний ялгамж чанараар шууд хийдэггүй. Учир нь хүн түүний сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, арчиж чадахгүй. Хэрвээ тэр сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролцсон бол хүн түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ бурхан бүтээгдсэн хүний гадна бүр хүлийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх бай. Бурхан бүтээгдсэн хүн болсноор өөрөөр хэлбэл өөрийн болох гэж би мах бодод өөрийн үгийг оруулснаар өөрийг дагдаг бүх хүндээ үгийг бичлэн хэрэгжүүлж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр түүний үгийг сонсож харж тэрч бүхэл түүний үгийг олж авч үгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ бурхан мах бод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй, ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ бурхны сүнс шууд хүн төрлөختний дунд ажилласан бол бүх хүн алагдах байсан. Эсвэл бурхантай харилцах ямар ч аргагүй улмаас сатанд бормосон олоодох бай. Хүн бие махбодтой болсон бурхнаар дамжуулан бүрэн авралыг нь хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариу Тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах цуснаас бүтсэн бурхны сүнсийг харж чадахгүй, түүний сүнсэн дайртаж бүрч чадахгүй. Тиймээс хүн бурхны мах бод болсон битэл хайрцаж чадна. Ийм арга замаар л хүн бүх үнэнийг ойлгож бүрэн авралыг хүлээн авч чадна.